За тэр юуны манжингийн урамшууллын шийдвэрийн надаа өгчөөр ямар шийдвэрээр энэ чинь ингээд нэг төрийн бодлого явж яснаа гинт өөрчлөгчдөг. Нөгөө мо сэдэн ногооч чинь манжингаа хураагаад урамшуултаа гэжсэн чинь байхгүй болцсон гэд. Төрийн бодлого ингэж явмаар гэн. Тэгэхээр над шийдвэрийн өгмөр нь зөгийн дээр ямар хэмжээний юм тавигдсан юм бэ? Төсөв. Яг энэ 26 оны төсөв дээр энийг нэг хариулаад өгч. За тэгээд тэр юуны байгаль орчны яам газрын дарга нөгөө Мөнгөн мөртийн самран дээр нэг тодорхой хариулт нэмээд өгчөөч. Энэ нэгэнтээ ургацсан. Тэгээд дээрэс нь чинь одоо улс тухайн сум орон нутгийн гол одоо амжиргааны их үүсвэр واخгүй да. Тэгвэл яах вэ тэр хоцорсон юм бол тэнд нь хариуцлагын яриа тэгээд цаана хамгийн гол нь ард иргэдийн орлого олох асуудал байгаа واخгүй. Тэгэхээр журамдаа өөрчлөлт оруулт юм уу? Энийг нэг шийдчих болохгүй юм уу? Энэ ямар одоо бүр хууль муулинд өөрчлөлт оруулах асуудал байгаа шүү тийм ээ. Энэ дээр нэг хариултаа. За 5 номер хариулъя. За тэр урамшуул олохтой холбоотой сайдын гаргасан шийдвэрийг танд төрүүлье. За урамшуул олох журман дээр бас журмын тодорхой зүйл залтууд байгаад байна. Тэгэхээр тэр холбогдох журмын заалтыг гаргасан тушаал шийдвэртэй хөрвүүлье. За 26 оны төсөв дээр тухайлсан зөгийг гэдэг агуулгаар бол тусгагдаагүй. За шинэ хөдөө хоршооны хүрээнд за Атрын 4-р аяны хүрээнд хүнсний хувьсгалын хүрээнд эдгээр зээлийн хөтөлбөрүүдэд бол хувийн гэрчлүүд бол бүрэн хамрагдаж явах болцсон байна. За 6 номер гадарнаар. За гишүүний хариултанд хариулъя. 7 сарын 20-оос 8 сарын 10-ны дотор бол тухайн орон нутгийн ой анги нь бол нөөцөд тогтоодог байгаа. Тэгэхээр журам дээр яасан бэ гэхээр ахын болон үйлдвэрлэлийн зориулалттай самарт өгөх нөөцийг тухайн хугацаанд бол ой анги буюу нөөцөд тогтоогоод за боломжтой хувилбар буюу дээд хязгаар манад түүхэд ийм боломжтой байна гэдгээ нэгтгүүлээд ойн газарт эргүүлдэг байгаа. Тэгэхээр энэ журам дээр яаж нэг ахын зориулалттай буюу үйлдвэрлэлийн зориулалттай болохоор тухайн холбогдох зөвшөөрлийн тухай хуулиараа явагддаг учраас хугацаанаас өмнө эрийг нэгтгэдад нийт улсын хэмжээнд гарах дээд хязгаар тогтоох нэг хугацаагаар байдаг учраас хугацаанаас бол хоцорж ирсэн. Тухайн аймгийн засаг даргуулалтаа бас холбогдож мэдээллүүдийн бас хөрвүүлсэн байна. Шийдэх бол боломжгүй байгаа. За Батбаатар цайдгүйсэж хариулъя. За манай яамны салбарын хамт бол ямар зүйл хэлсэн бэ гэхээр ингээд жил болгон цувраад ээлжлээд ингээд өөр байдлаар асуудлууд яваад байдаг. Энэ нь өөрөө байгаль орчныг хамгаалах хяналт зохион байгуулахад хүндрэлтэй асуудал үүсэж байна гэдэг зүйлийг урд нь 7 сард ярьсан. 7 сарын сүүлд 8 сар ихээр хугацаанд багтааж мэдээ байлангаа ирүүлэхгүй бол энэ чинь алга болно шүү гэдгийг ер нь бүх аймаг руу сануулсан. Бүх аймгийн засаг даргаад самар ургадаг. Тэгээд харамсалтай нь тэрийгэ ирүүлээгүй. Тэгээд би бол яамны хүмүүстэй ойн газар болон яамны байгалийн нөөцийн газрынханд үнэхээр наад газар чинь самар нь байгаа бол би журам гаргадаг юм бол тэр журмаа өөрчилж болно сайдын журмыг. Тэгэхээр та нар асуудлаа шийдлээ оруулж ирэл гэж оргиж байна.